За одоо тэгээд өнцгөө ингээд гарныхаа байрлалаар цээжилсэн. За одоо ингээд хамгийн ядрагтай голоо цээжлэх байдаг. Одоо голоо хэрхэн цээжлэхээ харуулъя. За ингээд голоо цээжлэхэд юу вэ? Эхлээ голоод нэр өгчтэй. Одоо энэ ингээд манай голоочтэй. Энд ингээд бүгдээр нэр өгчтэй. Одоо тэгтээ нэг голд нэш нэг өнгөнд нэр өгдөг. Одоо ингээд байрлалт нь. Одоо энэ ингээд манай уг нь юу вэ? Америкээр болохоор ингээд цээжлэх юм л. Одоо энийг болохоор A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N гэдэг тийм явсан юм л. Тэгээд ингээ яхаа одоо монголоор цээжлэхлээр A, B, V, G, D, E, Ё, Ж гэх. Гэхдээ монгол цагаан толгой цээжлэхээр амар хэцүү. Тийм учраас юу вэ? Тэр монголчуудын цагаан толгойгоор яа. Тэгээ одоо энэ одоо тэгэхээр юу вэ гэсэн үг болохоор одоо дараа нь энэ өснүүд рүү өгүүлбэр эвлүүлдэг учраас цээжлэлтэй амар ядаргаатай байдаг. Тэгээ өгүүлбэр барыг эвлэрдэг одоо Е-гэр одоо Ё хагас юм иймээр утга төгс өгүүлбэр эвлэрдэг амар хэцүү. Тэнгүүд одоо шууд юу ячтэй монголчуудын цагаан толгойгоор одоо нэр өгсөн. Би л өгсөн. Арай амар болов. Одоо тэгэхээр одоо би юу гэж хэлсэн мэхлээр одоо ингээд улаан цагаан дээр за тэгвэл одоо энэ бэлгээний голыг болохоор би наа гэдэг. На, нэ, ни, но, ну, нөө гэдгийг ашиглахгүй ягаад гэвэл өө хэд ойролцоо болохоор толгой эргүүлдэг. Тиймээс одоо харж байгаа на, нэ, ни, но, ну. Тэгээд яг энэ одоо хийдэн 5 А, Э, И, О дээр л ашиглаж юу хийж байгаа. Өөг нь ашиглахгүй шүү. Тэгэхээр толгой эргэх юм лээ. За тэнгууд одоо тэрийн дараа ма гэж энэ мэ, ми, мо, му. Тэгээд ба одоо энэ тал энэ гол ба, бэ, би, бо, бу. Тэгээд энийг хэлдэг. Тэгээд ра, ле, ри. Тэгээд ро гэдэг нь артлын руу. Тэгээд та, тэ, ти, то. Ингээд цэглэл. Ингээд нэр өгчтэй. За тэгээд ингээд нэр өгчин. Тэрний дараа яах вэ гэхээр голоо цээжилчээд юу идэг вэ гэхээр штэ. За юу идэг вэ гэхээр за тэр одоо яг яа цээжлэх вэ гэхээр одоо юу яа. Одоо манад хамгийн хэрэгтэй анхаарах зүйл ч одоо энэ манай сэлгээний байр. Тэ. Энийг одоо эхлээд энэ өнгөн дээр л төвшлэн. За тэгэхээр заавал энийг T тоо гэж цээжлэх шаардлага байхгүй. Уус энэ ч гарч ирсэн өнгүүдийг байранд нь оруулах гэсэн үг. Тийм учраас энэ ч гарч ирсэн өнгөний аль байрлалд орохын цээжлэх гэсэн үг. Одоо энэ ч болохоор манай цагаан гарч ирсэн байна тий. Цагаан энэ ч ордог өнгө. Тэгвэл энэ ч манай ну. На, нэ, ни, но, ну. Ну гэж цээжлэх. Ма биш ну. Энэ болохоор ма. Энэ улаан тал нь энэ тал нь болохоор ма. Энэ тал нь болохоор ну. Тэгвэл одоо энэ ингээд ну гэд ингээд цээжлэн. За ну гэд энэ одоо ийш тэ. За тэгвэл энэ чи цэнхэр улаан гараад ирсэн. За цэнхэр ийш орох хэвээр. Улаан ийш. За тэгвэл энэ болохоор манай би гэдэг тал. Тэгээ ну би гэж цээжлэн тэ. Тэгээ ну би за тэгвэл ингээд энэ болохоор манай ийш орохоор одоо энэ ийш орно тэ. Энэ болохоор манай юу гэдэг тал. Та тийм та гэдэг тал. Та гэдэг тал. Ну би та болж байна те. Тэгээ та тэгээд энэ болохоор манай на гэдэг тал. Ну би та на гэдэг болчихно те. За тэгвэл энэ голуудын цээжлэх ихний арга өгүүлбэр зөхөх. Одоо ну би та нагаар ихсэн одоо юу гэдэг нууранд би одоо юу гэдэг тантай наадлаач тийм нууранд би тантай наадлаа. Одоо тэгээд тэнгуүтээ одоо цаашаа харъя. Нууранд би тантай наадлаа гэдэг ингээд ярьсан. За ингээд одоо энэ харж байгаа нөө манай ийш орж өнцөг нь ингээд цагаас ийш тийш орчлоо. Тийм бусад гол эвлэрээг байхад тэгвэл одоо бусад эвлэрээг голоор солино гэж ярьсан тийм. Тэгвэл одоо би энийг ингээ харангуйтаа
энэ сэлгээний байранд шууд орчих юм чи энийг энэгээр солиог бодё те. Дүнгүүд одоо би нууранд би тантай наадлаа гэдэг өгүүлбэр зөвхөн ихний дөрвүүгээр дүнгүүд одоо энэ одоо ямар үсвэ? Ямар нэртэй голоо өгөнгөт энэ чи одоо юу шүү буухгүй. За буу ингээд цээжлээ те. Гэхдээ энэ дээр би байраа сольсон гэдгийг сайн санах хэрэгтэй буу гэдэг. Энд чи улаан шараар байраа сольсон гэдэг. За буу. За тэгээд энэ одоо хаашаа орох үнцгүй гэхэл ийш орох үнцгүй. Гол нь. Энэ одоо юу гэдэг нь чи одоо юу лээ ре. За буу ре. Энэ болохоор ийш орох үнцгүй те. Ой эн чи буу эн чи ийш орох юм. Энэ улаанаа буу. Буу чи ийш орно. Тийм ийш орно. Буу ийш орно. За энэ чи юу гэхэлэр ма ми мо. За буу мо болчих те. За тэгээд эн чин болохоор буцаагаад нар чин улаан ногоо ийш орно. Энэгээр энэ улаан шарыг солилцсон байсан учраас ингээд байранд орчих. За тэнгууд энэ шар дахиад энэ сэлгээний гол маань дахиад энэ одоо энэ хоёр үнцийг илүүг авахд байранд орчих гэсэн үг. Одоо тэгэхээр дахиад солино гэсэн үг. Тэгвэл одоо буу мо болсон те. Буу мо. Тэнгүүд одоо би шар буу мо гэчихэд ийшээ орчин те. Энэ одоо ийшээ ороод улаан ийшээ орчин гэсэн үг. Сэлгээний би энэ улаан ч одоо энэгээр сэлгэсэн чи энэ ийшээ орчин гэсэн үг. Тэгээд одоо ингэж яхаар буу мо. Тэгээд энэ одоо ийшээ орно. Буу мо. Тэгээд буу мо. Тэгээд энэ болохоор ийшээ орно гэж бумора болж байна тийм бумора. За тэнгууд одоо энэ чи ингээд улаан энэ шарыг ингээд солисон чи одоо энэ шар бумора болоход одоо энэ хоёр нь ивэгдсэн мөртлөө энэ шар энэ чи гараад ирсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо энэ хоёрыг ивлж дуусах болохоор энэ хоёроор дахиад солино гэсэн. Бумора болсон тийм. За тэгвэл одоо дөрөв үг зохиоцоход амарцаа. Тэр одоо бумора болчихсон өгүүлбэр зохиоч. Тийм учраас дахиад нэг юм чи бумора болгонгуудаа энийг одоо энэгээр сэлчээ. Энд чи одоо ма ми гэдэг штэ. Ми гэдэг гол байна. Тэгвэл бумора ми болж байна те. Төгөнгөд одоо ямар өгүүлбэр зохиоцох вэ? За одоо Булган Монгол юу гэдэг аратныг бишээлгэж гэдэг юм. Юу нэг жоон тэнийг өгүүлбэр явуулсан тогтооц амар гэдэг юм л. Одоо ээж ирүү ээж би ирүүл ойлгомжгүй. Одоо тэгээд юу ярьчих шээ. Одоо бүгдээ ихшгээр ихсэн юм чинь зүгээр сольж шатна. Одоо буу байсан бол ууп гээд болчихсон. Одоо би ра гэсэн бол аратан гээд яхад аратан ар гээд юу ацаа хоёр үеэр эхэлсэн учраас зүгээр ар гэдэг нь ра гэдэг нь шууд ойлгомжтой. Тэгэл бумарами Булган Монголд аратны имшээлгүүл тэгэл болоо. За тэгээд одоо ихний өгүүлбэр маань юу вэ? Нууранд би тантай наад өгдөөс билүүд. За арат нууранд би тантай наад үгүй. Тэгээд одоо ингээд юм болж байна. Нууранд би тантай наад ингээд Булган Монголд аратныг мишээлгүү, арслан мишээлгүү. За арслан мишээлгүү. За ми дээр дууссан тий. Түнгүүд одоо энэ юу вэ? Мишээлгүү энэ чи юу лээ? За ре тэгээд энэ чи буцаад ийш орно гэдэг чинь нөө нэг одоо ингээд энэ үнт чи энэ нөө сэлний барьч энэ чи тэнсэр бод ийш ирсэн учраас энэ ийш ороход ингээд бүхэн дуусна гэсэн. Одоо ре ингээд одоо ре гэдэг одоо би юу гэдэг эрка гэдэг цээжч болно. Эрка гэдэг нь ре болчихно. Тэгээ эрка энэ юу энэ чи ма мэ одоо мэ гэдэг одоо юу гэдэг эрка эмэгтэй. За одоо тэгээ бүр бүхэл бүтэн юу маань юу болов гэхээр ийм болж штэ. Нууранд би тантай наад уу гэж өгүүлбэр зохиослоо. Тэгээ Булган Монголд аратны имшээлгүй эрка эмэгтэй ч юм. За тэгэл ингээл цээжмэл тэгэл одоо өгүүлбэрээ дотроо санаал эвлүүлнэ гэсэн үг.
Одоо нууранд гингүүт одоо би одоо нүдэн анцсан байх гэхэд нууранд гүт одоо ийшээ орно гэдэг нь шууд тодорхойлно. Тэгээд одоо энийг одоо ийшээ оруулах ямар том ашиглая. Тэгэхээр за тэгээд одоо төв хэрэгцсэн байх нь хамаагүй шууд хэдүүл одоо цээжсэн одоо нууранд би гэдэг нь одоо тэгээд